авч төрдөг байж. За монголчуудаа Монгол их орныг нь танилцуулдаг сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундгов аймгийн Үлзий сумаас нэвтрүүлгээ бэлтгэр гэж байна. Үлзий сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн байна. Ингээд тус сургуулийн захирал болормоо захиралтай уулзж байна. Тэгээд тань энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ Дундгов аймгийн Үлзий сум маань бас юугээрээ онцлог сайхан сум бэ? Танаа одоо ерхий боловсролын сургууль маань бас хэдэн онд байгуулагдсан. Одоо бас хэрхэн яаж үйл ажиллагаа явуулж байгаа талаар хоёулаа сайхан ярилцъя. За манай сургууль 1940 онд байгуулагдсан. Одоо 84 жилийнхөө энэ дээр явж байна. За манай сургууль бол их онцлогтой. Яагаад гэвэл одоо сум маань өөрөө одоо ингээд тэмээний нурган дээр ингээд явсан сум гэж яригддаг. Тэгээд их олон нүүдэлсэн олон газар одоо сургуулаа байгуулан явж байсан. За ингээд 1940 онд Сүхвэ гэдэг хүний санаачлагаар сургууль маань байгуулагдсан байгаа. Одоо манай сургууль 180 хүүхэдтэй сургуультынхаа үйл ажиллагааг хэвээ явуулж байна. Сургууль маань одоо ингээд 5 объекттой баг дундынхаа нэгдлэрээ үйл ажиллагаагаа явуулдаг. За манай сургууль 20 багштай. Нийт 34 хүнлээ байдаг. За тэгээд багш нар маань бол одоо 9 бүлэгтэй хичээлийнхаа сургалтынхаа үйл ажиллагааг явуулдаг. Багш нарын одоо юуны хувьд бол хангалтын хувьд бол манайх одоогоор физикийн багш маань одоо химийн багш маань ингээд давхар явж байгаа. Бусад одоо мэрэгжлийн хангалт бол хангалттай бүгд байгаа. За дундчаар одоо анги дүүргэлт мэн ямар хөө вэ? За анги дүүргэлт нийтдээ нэг 20 хүүхэд, 20-оос дээш, 20-оос 25 хүүхдийн хооронд анги дүүргэлттэй. Манай сургууль бол 1978 онд анх баригдсан. Манай сургуулийн манай нутгийн одоо чойжимс багш гэж одоо гавья тогш маань байгаа. За гавья тогш маань одоо энэ 8 жилийн сургууль болоход хамгийн анхныхын захирлаар ирж ирсэн хүн байдаг юм аа. Босод одоо хоёр ийм дотор байртай. Хоёр дотор байрныхаа нэг нь одоо багш нарын байр болсон байгаа. Нэг нь бол одоо дотор байраараа байдаг. Дотор байранд одоо 45 хүүхэдтэй. Энэ жил одоо бас дотор байранд ингээ их засвар харахаар одоо 591 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвөлөгдөөд одоо ингээд үйл ажиллагаа нь явагдаж байгаа. За багш маань болохоор одоо олон жил сургуультай одоо багшлсан байна. Захирлаар бас олон жил ажилласан хүн баха. Тэгээд таны бас аав ээж ямар хүмүүс бай, бас аав ээжийнхаа тухай сайхан танилцуулаач тийм ээ. За манай аавыг Муунахаа гэдэг. Манай аав нэг сум нэгдэл 2 дугаар 5 жил нэгдэл гэж яхад сум нэгдлийн одоо эдийн засагч нягтлан гар ажиллаж яжгаад тэгээд дараа нь бол одоо сум нэгдлийн орлогч даргаар нь ажиллаж яжгаад бурхан болсон байгаа. Тэгээд манай аав бол яг одоо нэгдэл гэдгийг л анх байгуулагдахад хамгийн олон жил одоо эдийн засагчаар нягтлан гар нь ажиллаж исэн хүн байдаг. За миний ээж бол төгс гэдэг. Манай ээж бага ангийн багш мэрэгжилтэй 1965 онд одоо багшийн сургуулийг төгсөж ирээд тэгэл энэ сумдаа ажилласан 35 жил ажилласан. Тасралтгүй ажилласан. Одоо би. Тэгээд би одоо өөрөө ингээ ээжтэйгээ хамт бас ингээд 1994 оноос эхлүүлээд тэнд бас ингээд яг ажилласан. Одоо нийтдээ одоо боловсролын байгууллагт 32 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэг ингээ уйдмаараа тий гэд багшилж байгаа хүмүүс байна. Тэгээд бид нар бол эхээс олуулаа, наймуулаа. Тэгээ нэг гэртээ өсцгөөсөн. Тэгээ ээж маань ер нь их буянтай үе юм аа. Яагаад гэвэл манай ээж ингээд ах トゥ нарийнх нь олон хүүхдүүд манайдсан. Өөрийнх нь 8 хүүхдээ. Дээр нь энд ирээд бас ингээд олон одоо 400 500-аад хүүхдтэй ажиллаж штэ ээж маань. Тэгэхээр ерөөсөө их буянтай одоо дандаа хүүхдтэй ажиллаж байсан хүмүүс бол ажиллаж байгаа хүмүүс бол үнэхээр сайхан буянтай байдаг юм байна гэл сая ингээл ярьж байгаа нэтэр бол үнэхээр гоё. Тэгээ би эрэг ингээ багш нартай хэлдэг. Багш болоход хамгийн сайхан юм байна. Багш өстэй нэрээ хизээд хүндлэгдэж явдаг багш гэдэг мэрэгжил үнэхээр сайхан юм а гэдгийг гоё ярьдаг тийм хүн байсан. Тэгээ би багш нартай ирж хэлдэг.
манай ээж тэгж хэлж яана гэхээр нэрэл тим юм байна да гэж манай багш нар хүртэл бас тэгэл гоё өөрөөсөө тэгж бас ярьцгаадаг. Сумын маань одоо онцлог юу вэ? Дундгой аймгийн үлцийт сум юугаар онцлогсон бэ? За манай сумынхан бол бас их хөдөлмөрч улсууд. Дээр үеэсээ тэгээд одоо бол дуу хуур урлаг спортоор л одоо их манлайлагч хүмүүс, манлайлагч сургууль тийм хүүхдүүдийг одоо сургаж гаргаж байгаа байгууллага нь одоо манай сургууль гэж хэлэхэд сайхан байна. Манай сургуулийн нэг онцлог нь болохоор одоо ингээд юутай багшийн нөөц болцоо ингээд дандаа ингээд хангалттай юуж исэн болохоор одоо ингээд тасралтгүй хамгийн сайхан одоо ингээд явцсан. Тэгээд юу урлагаараа тэр одоо спортороо тэр сурлагаараа тэр ерөөсөө аймагтан бостой айгүй тэргүүн байруудад явж яадаг. Манай урлагийн багш Алтан цул гэдэг одоо бас миний үеийн байгаа багш байгаа. Тэгээ тэр маань бол одоо ерөөсөө юу уртын дуу одоо морин хуур тий хөгжмийнхаа төрлөөр бол өстой супер үү. За бас тэгээд Норжин Цэрэнгээ бас бүжгийн багш байсан. Тэгээд өөрөөсөө одоо бүжгийнхээ тоглолтыг хийсэн. Бүх одоо тоглолтуудаа айгүй сайхан явуулж идэг. Тэгээд нэг онцлог юм болохоор юу Ади Озорогч гээд манай сургуулийн одоо хөгжмийн багш байсан. Тэгээ хөгжмийн багш Ади Озорогчийн хүүхдүүд маань ингээд өөрсдөө ингээ ивент итгээд тэгээ ингээ урлагийнхаа баг наадмыг ингээ сургууль дээр ингээ зохион байгуулаа явуулдаг. Тэгээ шагнал бүх юмнуудыг нь тэд нэр өөрсдөө ингээ дагаад зориулаад ингээ явдаг. Спорт байна. Спорт бол одоо манай багш бол одоо ингээд 20-од жил ажиллаж байгаа, ганц зээлгээ өгч байгаа. За ингээд аймгийн бүсийн одоо бүхэл тэмцээнүүдэд одоо амжилттай саарцдаг. Сая аймгийн аврах шалгаруулах миний үеийн тэмцээнд манайхан бас 2 дугаар орнд ороод ирсэн байгаа. Гэх мэтлээ ер нь болоод ирсэн
жил болго спортын урлагийн талаар одоо бас сурлагаар те төрөлцөө олимпиадууд дээр эдгээр бол ерөөсө шагнал алддаггүй. Тийм сургууль одоо манлайлагч сургууль байдаг. За энэ хичээлийн жилд болохоор манай сургууль бас боловсролын газраас хамтын ажиллагаагаар тэргүүлэгч тийм сургуулаа гэсэн одоо тийм эрхэм цолыг бичсэн байгаа. Мөн аймгийн одоо засаг даргын намгын газраас зохион байгуулсан боловсролын чанар хүртээмжийг дэвшлүүлэх жилийн хүрээнд манайха уралдаануудыг зарласан байгаа баг болгоод. Тэгээд ингээд тэр багийн дүнгээрээ болохоор манай багангийн нэгдэл болохоор тумаад багштай юу за харгын нэгдлийн ахлагч Нутгамаа огш байгаа. За тэгээд тавуулаа оролцоод 3 дугаар яринд орсон байгаа. За мөн удирдлагын баг нь болохоор 3 дугаар яринд орсон байгаа. Байгалийн ухааны нэгдэл болохоор 4 дугаар яринд орсон. Юуны нийгмийн ухаан нь болохоор 5 дугаар байранд орсон. Ийм амжилтуудыг бас үзүүлсэн байгаа. Гэх мэтлэн манайх ер нь урлаг, сурлаг, спорт одоо бүгдээр нь л ер нь амжилт гаргаж идэг их мундаг онцлогтой сургууль та. За ингээд Монгол орныхоо одоо олон аймаг сумаар 12 жилийн хугацаанд одоо явлаа. 200 одоо 80-90 орчим сумын сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан байна. Тэгээд одоо бас их сайхан л та. Тэгээд жоохон дэх үед явж байгаа сургуулиудын манаас үйл ажиллагаа одоо зарим газар хэцүү байсан. Одоо нуугаадах юм байхгүй. Хүүхдүүд гадаа нөхөн нойлонд гарч бийдсэн өвөл одоо бас бага насны хүүхдүүд маань тий дарах ханаа томууд усах гэх ийм бэрхшээлүүд бол Монголын бүхэл одоо сургуулийн сум тохиолдож байсан. Одоо нэг үе бол энэ сумын сургууль гэдэг нь өөрөө их сайхан болчлоо. Дотроо одоо ариун цэврийн байгууламжтай болсон байна. За бас сайхан мэргэжлийн багш нараар одоо сайхан хангагдж байна. За мөн одоо сургалтын хэрэглэгдэхүүн болон орчин сургуулийн орчин бол одоо их сайжирсан байна. Тэгээд техник технологио дагаа одоо анги танхимууд маань бас захимжаад их сайхан болж байна. Ингээд ер нь одоо Монголын ирээдүйн болсон хүүхдүүд маань сумын сургуулиуд хөгжих боломж нь одоо бүрэн болж байгаа харагдаж байна. Тэгээд хуучин бол одоо аав ээж нар маань ч гэх юм уу хүүхдүүд маань аймгийн төв цаашлах юм бол нийслэл хотод одоо сурах юм бол одоо өндөр сайхан боловсралтай болно гэж одоо ойлголттой байдаг гэсэн бол энэ ойлголт маань одоо эсэргээрээ боллоо. Хотод одоо сургуулийн даац хүрэлцээ хүрэхгүй байна. Нэг анги нь одоо 50-60 хүүхэдтэй багш нь хүүхдүүдтэйгээ туулж ажиллах одоо бас маш их бэрхшээлтэй боломж их тааруу. За аав ээж нь одоо хүүхдээ хянах болцоо бас байхгүй өглөө гараад төгжсээр бол орой ирэн тэгэл өөр хүүхдтэйгээс баг уулзах одоо завдалгүй амьдэрч байна. Ингээд ирэхээр нийслэлийн одоо улсын сургуулиудын одоо чанар тийм ээ бас хүүхдүүд маань одоо сурлага их дороотж байгаа зүйл харагдаж анзаарэгдэж байна. Ингээ улсын чанартай тэмцээн одоо олимпиадуудад одоо дандаа л одоо орон нутгийн одоо хүүхдүүд маань тэргүүлэх байр суурийг эзэлдэг болчлоо. Тэгээ би нэвтрүүлгээрээ дамжуулаад бас нэг уриалгыг төвшүүлээд байгаа маа. Яг ингээ хөрсөн дээрээ бодод одоо амьдрал дээр орон нутгийн сургуулиудын үйл ажиллагаатай танилцж одоо явж байгаа хүний хувьд уриалах гэдэг нь л да. Одоо энэ Дундгов аймгийн Үлзийт сумын одоо гаралтай олон сайхан одоо хүмүүс маань төв суурин газраас бусдын жишгээр ингээл ажлын байраа хайгаад амьдарч байгаа баг. Тэгэхээр та нар одоо үр хүүхдээ хотод ингээд сурахад бас бэрхшээлтэй тулгарч л байгаа. Тэгэхээр энэ орон нутагт чи эрүүл цэнгийг агаард. За одоо хүүхдийн анги дүүргэлт бол одоо стандарт бол стандартаас доогуур түвшинд одоо байна. 20 хүүхдүүд суралцж байна. Ангийнх нь одоо багш нь хичээл орж байгаа багш нар нь одоо хүүхдтэйгээ туулж нэг үрчлээ ажиллах боломж үүсэж байна. Тэгээ хотод байгаа шиг одоо 2 3 ээлжээр одоо энэ сумын сургууль бол хичээлэхгүй тийм ээ. Нэг ээлжээр хичээлнэ. Тэгээ өдрийн цагаар одоо хичээлийн бус цагаар нь давталгаа авчиж байна. Хүссэн секс дууланд хамрагдаад ингээд хүүхд одоо эрүүл цэнгийг агаарт аюулгүй таатай орчинд одоо сурах орчин бол энэ суманд одоо бий болсон байна шүү. Тэгэхээр одоо Үлзийт сумын ард иргэдээ одоо үр хүүхдээ эмээ өвөө дээр нь төрлөх нутагт нь одоо тийм ээ ах トゥ нэрнсэн байж байгаа. За бүр болохгүй бол энэ сайхан дотор байр байгаа шүү дээ. Дотор байранд нь одоо хүүхдээ өгөөд ингээд төрлөх сумдаа одоо үр хүүхдээ сургыг гэвэл одоо мэдээж хэрэг одоо хаа газрын сумын сургуулиуд бол одоо дултаяа хүүхдүүдээ өөрийнхөө сумын
одоо гаралтай үр хүүхдүүдэд бол хүлээж авахд бэлэн байдгийн байх шүү. Тэгэхээр сумандаа үр хүүхдээ сургая гэж одоо нэвтрүүлгээрээ дамжуулж уриалмаар байна. Та үүнтэй санал одоо бас ижил байна уу? Тэглгүй яах вэ? За одоо суманд сурахад бол ерөөсөө одоо бэрхшээл алга шүү дээ. Яагаад гэвэл өлөөд нь нэг ээлжин хичээл чинь. Өдөө таны яснаар өдөөс хойш давталгаа секс дугуйлан бүх юм даамард чинь. Дээр нь одоо малчтын хүүхдүүд те одоо өөрөөсөө одоо ээлж ажилтээ ч гэдэг юм уу. Байран дээрээ суучна. Дотор байранд одоо тэнд өстө үнэхээр амьдрал шүү дээ. Тоглог байна, хоол унд нь элбэг байна. Энэ сайхан говийн махаа идчихээн те ногоо цагаан байна. Тэгээд одоо ингээд улсаас өгсөн одоо хоол нормын дагуу ингээд тоогооч нар нь ажиллаж байна. Одоо хоол үйлдвэрлэлт дээр бас улсаас одоо боловсролын яамнаас дээр бас их анхаарал тавьж байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо ингээд үдийн цай ууж нэдрэгдэх чинь бол бас ингээд амьдрах, сурах энэ боломж нөхцөлийг одоо ингээд бүрдүүлээд байна гэсэн үг. Загс энийг одоо авч явахад бас одоо төсөв мөнгө юм хэрэгтэй л дээ тий. Тэгтэл ингээд орчныг харахад бол ингээд маа сургууль дээр хүмүүс ирээл ингэдэж шүү дээ. Улаанбаатар чихэлдэж явах хооронд ингээд ирээд ингээд танаад ирээ сурвал ямар гоё юм бэ гэд бүр ингээд манай багш нарын хүүхдүүд ингээд 100 ирчээд өдр тэгж ярьж штэ тий. Дархны одоо тэр хувийн сургууль сурдаг хүүхд ач нь ирж байгаа юм. Тэгчээ танаа сурвал ямар гоё юм бэ? Бүр ингээд багш нарын хүртэл нэгээрээ ингээд багш нарын өрөөндөө ширээнд ингээд сууд юм байж тий тэргээд байхгүй. Ерөнхийдөө бол манай сургуулийн бас онцлог юм орчин нөхцөл сайтай. Ийм орчин нөхцөл сайтай газар хүмүүс те ажиллахдаа багш нар ажиллахдаа ч урамтай, ажилчид маань ажиллахдаа ч урамтай, хүүхдүүд сурахтаа ч урамтай. Яста ямар ч юм юу байхгүй одоо хараа хяналтгүй өдр гэх юм байхгүй. Чөлөөтэй одоо үнэхээр одоо ийм сайхан цэнгэг агаар нэрээ сурахад бол нэг сумандныхаа сургуульд сурахад бол үнэхээр одоо бэрхшээл алгаа. Тийм учраас одоо сумандаа амьдрах шиг сайхан юм л алгаад бид нар ч гэсэн бас тэгж боддог шүү дээ. Тэгээ ер нь бол багшийн хүрэлцээ, багшийн одоо хангалт эдэр бол бас хэцүү л дээ. Яагаад юу хэцүү вэ гэхлээрэ улсын төсөв те одоо төсөв чинь одоо ингэж байгаа штэ. Одоо хуулиндаа ингэ заасан. Аймгийн төвийн сургууль, сумын сургууль одоо өдөө орон нутагт олон жил одоо өдөө орон нутагт доктор суурьшилтай ажилласны 3 жилийн нэмэгдлийг авдаг байхгүй юу? Тэгтэл ингээл одоо сумын сургууль дараад нэг сайн ажиллаа те одоо олимпиадад гайгүй амжилт гаргаал, өөрөө амжилт гаргаал, хүүхэд нь ингээ сайхан бас ингээл амжилт гаргаал ингээд явхад эргээд нөгөө хүмүүсийг чинь ингээд төвийн сургуулиуд татдаг байхгүй юу? За манай сургуульд ирээ ажиллаач гэж өөрч уриал те. Тэгэхээр л хамгийн хэцүү юм нь хөдөө орон нутагт багшийн нөөц бололцоог хангах. Нийгмийн асуудлыг нь энэ л хэцүү. Одоо энэ өнгөрсөн хэдэн жилүүдийн хугацаанд бол манай сумын засаг дарга энэ одоо санаачилсан сумын боловсролыг дэмжих хөтөлбөр гэж байсан. Тэгээ сумын боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд болохоор ингээд төрийн албаа хаагчдаа одоо 3 сая төгрөгийн тэм тэтгэмжийг өгсөн байгаа багш нартаа. За тэгээ манайхаас 3 багш хамрагдсан. Нэг ажилчин хамрагдаж байгаа юм. Энд чинь бас ингээ айгүй хөөрхөн дэмжлэг болно хүмүүс тийм ээ. За тэгээд ийм хөөрхөн дэмжлэг байгаад тахлаар хүмүүс байх урамтай байгаа байхгүй юу. Гэтэл ингээд хөдөөний сургуульд сурж байгаа багшийг төвийн сургуулиуд нь ингээд одоо ингээд уриал ингээд аваад байна шүү дээ тийм ээ. Тэр хүн чинь ингээд тэр сургуулийн захирлууд одоо бас л нөгөө багшийнхаа хангалтыг хийх гээл бас л нэг л өөрийнх нь нэг ажил л та. Тэгтэл ингээд хөдөө орон нутагт ирээл айгүй өөрхөн ажиллаад ингээд нэг анги төгсгөхгүй л айгүй гоё байж ахт чинь ингээл дуудаал авчих юм уу. Уруу татаал бараг л тэгж л байгаа гэсэн үг шүү дээ тий. Уруулаад авчиж байгаа байхгүй юу. Хулгай ингээд авчих тийм. Тий. Тэгээд бүр нөгөө тий дараа нь бүр ингээд нөгөө багш нар руу маань өдр утцогч байгаа байхгүй юу. Тэгээ бид ийдгийг за та нар зүгээр бид ингээ хөдөө орон нутгийнхаа бас этгий ингээдэл да гэж манай багш нар бас тэгээд бид багш нартаа бас тэгж хэлээл байдаг. Тэгэхээр энэ миний санаагаар бол ингэж бодоод байдгийг. Одоо 3 жилийн тэтгэмжийг хөдөө орон сумын сургуульд ажиллаж байгаа багш нарт нь 3 жилд нь өгч л дөө. Аймгийн сургуулийнхыг 5 жилд нь өгөх л дөө. Тэ? Тэгэх юм бол би 6 жил болчоод 2 удаа тэтгэмж авах уу 5 жил болж ич 1 удаа тэтгэмж авах уу гэж бодоол эн чинь ядаж суманд ирчгээд нөгөө хүн чинь нэг бага ангиа төгсгөл дээ ингээл 5 жил төгсгчөөл тий 5 жил ажиллаад нэгийг төгсгчөөд дараагийнх нь хүн иржвэл бас болж л байгаа юм л да. Тэгтэл тэхгүй дундаас нь явчихаар ямар хэцүү гэж бодно. Бас хэцүү шүү дээ харамсалтай. Хичээлийн дундаас явах юм бол бүр хэцүү. Тэгээ гол нь чинь гэдэг л да. Ингээ сумын багш нар одоо ингээд сайхан одоо тэмцээн уралдаанд тэргүүлээд амжилт гаргаад байгаа нь нөгөө ажиллах таатай нөхцөл сумд байгаа байхгүй тийм хүүхдийн одоо ачаал гэх юм бол
20 хүүхэд гэдэг чи одоо Тийм багш бол шүү дээ. ингээд чөлөөтэй Чөлөөтэй ажил. өөрийнхөө уран чадварыг гаргах боломж үүсээд ингээд чадвараараа ингээд үнэлэгдээд байгаа байхгүй. Нөгөө аймаг нийслэлийн сургууль чинь яагаад гэвэл тэр хүнчүүд баг 2 дахин илүү дааттай 30 40 хүүхэд. За цааш нь нийслэл бол 50 60 хүүхэдтэй ажиллахаар одоо тэр хүн чинь тэ бүрэн дөрөв одоо өөрийгөө амжилтыг харуулах хэцүү түүрцээр өвдөл таардаг. Яг үнэ. Тэгэхээр одоо эндээс сумын одоо сайн багшийг энэ төв газар руу одоо уруус татаач нэмэр байхгүй. Ягаад гэвэл тэр нэгэн л тэр нөгөө систем нь тийм тэр анги дүүргэлт одоо ингээд нэг стандартаас хэтрээ явчихж байгаа учраас ер нь сумын багшийг нэг уруулаад ах шаардлага ер нь байгаа мүү гүм үү. Тэгэхээр энэ харин эсвэргээрээ одоо энэ аймаг дээр болон нийслэлээр байгаа хүүхдүүдийг яаж орон нутг руу сум руу одоо сурах боломжийг одоо дэмжих вэ гэдэг дээр одоо төр засгаж анхаармаар байна. Боловсролын яманс ийшээ бас анхаарлаа хандуулмаар байна. Тэгээ энэ сайхан орон нутгаас гаралтай өвгд эц өөрийн аав ээж өөрийн төрж өссөн нутаг усандаа хүүхдээ бас сургуул сайхан шүү дээ. Заавал ингээд нөгөө нийслэлийн төвийн сургууль одоо хүүхд сургууль сурвал одоо сайн сурна гэдэг одоо ойлголт маань эсрэгээр өөрчлөгдөж байна. Тэгэхээр ялангуяа энэ сайхан сум орон нутгийнхаа ирээдүг сайхан хөгжүүлээ, сумаа хүн амын нэгсгий, сайн сайхан амьдрыг сумаа хөгжүүлээ гэсэн одоо тийм сэтгэлтэй одоо энэ сумын гаралтай хүмүүс бол одоо төрлөх одоо өөрийнхөө сурж исэн аав ээжийнхаа сурж исэн энэ сургууль руу үр хүүхдээ одоо энэ эрүүл цэнгийг агаарлуу болвол одоо явуулах хэрэгтэй байна. Тэгж уриалах гэдэг л санаа нь бол тий. Бас тэгээд ингээ одоо манай одоо төсвийн байгууллагт чинь тий мэрэгжилтэй тий боловсон хүчин байхгүй бол бас ингээд өөрсдөө гэр бүлэрээ ирээ ажиллаж байгаа хүмүүс бас зөндөө байгаа штэ. Тий. Тэд нар чинь ч гэсэнтэйгээ ингээл хүүхдүүдтэйгээ ирнэ. Тэгэл аав ээж нь одоо ингээл ажилтай сайхан ингээл байх юм бол хүүхдүүд нь дагаад ирнэ штэ тий. Тий. Анаал тийм бас бодлого хэрэгтэй л байгаа. Тий. Тэгэхээр ч л одоо нөгөө суман дээр ажлын байруудыг бий болгох хэрэгтэй юм байна. За мэдээж хэрэг төсвийн байгууллагуудад ажилладаг хүмүүс нь ажиллана. За малчид маань одоо мал аж ахуйгаа эрхлэнэ. За өөрөөр суман дээр одоо яаж сайхан амьдрах боломж байна вэ гэдгийг одоо бид нар ирж харах хэрэгтэй байхгүй. Энийг нь одоо бас төр засаг нь суманд ингэ сайхан амьдрах нөөц болцоо байгаа шүүдийг ард түмэндээ сурчлах ёстой. Тэр бол ийм ажлыг хийх ёстой. Одоо жишээлбэл сумандаа сайхан амьдрий гэдэг шиг ийм тийм Монгол орноос сурчлан танилцуулсан энэ боломж болцоо байгыг харуулж байгаа төслүүдийг бол энэ бараг төрийн ажил гэхгүй юу? Энэ төрийн ажлыг одоо нэг ийм урлагийн уран бүтээлч хүн ингээд энэ олон жилийн хугацаанд чадлаараа тойроод сум орон нутгаас сурчлаад явж байна. Энэ дээр бол төр бүр оролцох хэрэгтэй. Би тэгээд одоо ядаж намайг дэмждэг юм ахэд одоо яг манай энэ сумдаа сайхан амьдрий гэдэг шиг ижил төсөөтэй одоо ийм төслүүдийг одоо санаач зохион байгуулах хэрэгтэй төр бол. Ард ирдээ соён гэрүүлэх хэрэгтэй. Ингэж одоо хөдөө орон нутгийн хүн ам ихсэн, хотын төвлөрөл багасна. Тэгэхээр энэ дээр үед чи одоо энэ орон нутгийг малчин амьдрал сайхан шүү гэдгийг бас л одоо киногаар хөдөөгийн баясгаламж гэдэг юм уу, моторын дууч гэдэг юм уу, маш олон одоо говийн зэрэглээч гэдэг юм уу, маш олон одоо ийм сайхан соён гэрүүлэх кинонуудыг хийж тухайн үеийн залуучуудыг тий анги хамт олноорон ч гэдэг юм уу сайхан малчин болгодог хөдөө аж ахуйн одоо тэр сайхан газар тариалангийн одоо сумууд руу илгээдэг л байсан шүү дээ. Тэгэхээр эн чинь төр бол ингэж бодлоор зохицуулт юм байна. Гэтэл одоо сүүлийн энэ 34 5 жилийн хугацаанд бол одоо энэ соён гэгэрүүлэх, орон нутгийн сурчлан танилцуулах, дээрэс нь одоо орон нутгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дээр одоо энэ манай энэ удирдлага энэ дарга нар бас их одоо хойрог хандсан юм уу даа гэж би иргүүнүүд боддоо шүү дээ. Тэгэхээр одоо тгээсээ орон нутагт одоо амьдрах таатай орчин байгаа гэдгийг одоо ард түмэндээ сайхан таниулаасай. Энэ дээр төр бас оролцоотой байх хэрэгтэй байна. Тэгжиж хотын төвлөрөл маань саарна, орон нутгийн маань одоо хүн ам ихсэн гэж одоо бодож явдаг юм да. Тийм. За тэгээ энэ дээр бас нэг хэлэхэд юу? Одоо манаас одоо энэ боловсролын байгууллага чинь юм гүйцэтгэл суурилсан санхүүжилтээр явдаг байхгүй юу? За тэр санхүүжилт маань бас нэг талын учир дутагдaltaй. Яагаад гэвэл те юу хүүхдийн тоонд нь одоо юу яадаг? Санхүүжилт одоо бусад юмнууд ирдэг. Одоо яг багш нарын цалин одоо нэмэгдэл хөөс бүх юмнууд бол хангалттай ирнэ л дээ. Бусад одоо ингээл нөхөн хангалтын зардал гэхдээ л хүүхдийн тоогоор ирчихлээр сумын сургуульд бол ерөөсөө нэг 8 сая төгрөг.
Гэтэл олон хүүхэд одоо ингээл Эрдмийн далай шиг одоо 1000 гаруй хүүхэдтэй сургуульд бууд 80 90 саяар нь ирж байгаа шүү дээ. Тэгэхэд миний манай сургуулийн 8 сая ирж байхад тэр том сургуулийн хэд ирэх үү тийм ээ. Тэгээ бодглоор бас ингээд энэ дээр ч гэсэн бас ингээд бас арай л өөр ихтгэл зүйр байхаар л байгаа юм. Ер нь санхүүжилтийн хувьд ч гэсэн.